Хамтдаа өнөөдрийнхөө чимээгөө цаг эхлүүлье. За өнөөдрийн чимээгөө цагийн сэдэв итгэл бол хамгийн агуу зэвсэг гэсэн сэдэв байна. За хамтдаа залбираад эхлэе. Эзэн минь бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд та өнөөдөр бидэнтэй өөрийнхөө үгээр ярьж үнэхээр бид таны үгнээс суралцахыг хүсэж байна. Тэгээд бидэнтэй өөрийнхөө үгээр яриач гэж залбирч байна. Амен. Итгэл бол хамгийн агуу зэвсэг мөн. Бид дандаа хүчрхэг нэгэн мэдрээд байхгүй хэдий ч итгэлийн дагуу аливааг хийх үед даван дийлж чадахгүй зүйл гэж нэгч байхгүй. Итгэлд их хүч чадал ертөнцийг ялдаг. Агуу итгэлтэй хүний түүхийг Матай 8-р бүлэгт үзүүлдэг. Зуутын дарга Есүс дээр ирж зарцыг нь эдгээж өгөхийг гуйдаг. Есүс гэрлүүд хамт явъя гэхэд зуутын дарга үгүй гэж хэлжээ. Есүс үгээ хэлхэл юм бол зарц нь эдгэн гэж тэр хэлсэн. Есүс үүнийг сонсоод гайхаж дагаж авсан олонд ийм агуу итгэлийг хинээс ч олоогүй болохоо хэлв. Есүсийг тойрон хүрээлэн олон хүн байсан. Тэд олон гайхамшиг үйлдэлийг харсан бөгөөд түүнд бүхий л зүрхээрээ итгэсэн байлаа. Гэсэн хэдий ч түүнтэй зөвхөн нэг л удаа уулзсан хүнийг тэр агуу итгэлтэн гэж нэрлэв. Агуу итгэл хэрхэн бий болдог вэ? Библийг олон 100 удаа уншсанаар өдөр бүр олон цагаар залбирах уу? 7 хоногт хэд хэдэн удаа чуулганд явхаар мэдээж үгүй. Чуулганд явах, Библи унших, залбирах зэрэг нь тогтмол хийвэл зохих гайхалтай зүйл боловч хэр зэрэг итгэлтэй болохыг маань хэмжигч биш юм аа. Бурхны үгийг сонсохоос энэ нь үнэн болоход итгэх, мөн сонссныхаа дагуу үйлдэхээс агуу итгэл ирдэг. Хэцүү үед хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг маань үнэхээр итгэдэг үгийг мэдэх шалгалт болдог. Яаков 2-р бүлэгт ах дүүс минь хэрв хүн надад итгэл бий гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Итгэл нь түүнийг аварч чадна гэж юу гэсэн байна. Хэрэгцээ бүрийг минь бурхан хангах болно гэдэгт бид итгэдэг бол үүнийг хэрхэн үйлдэхийг нь бид мэдэхгүй хэдий ч харагдах байдлаас болоод стресст орохынхоо оронд түүний амлалтад амар тайван байх сонголтыг хийгээрэй. Тэр биднийг хизээж орхихгүй, мөн хаяхгүй гэдэгт бид итгэдэг бол асуудалтай үед түүний оршихугаас тайтгарлыг олж авах сонголтыг хийх хэрэгтэй. Бурханд итгэдэг юм бол айдсыг биш, харин итгэлийг сонгоорой гэж байна. Итгэл маань хэлэх үгс болоод үйлдэлтэй нэг байх үед айдас, санаа зовнил, түгшүүрийг ялах хүч чадал бидэнд байдаг. Амьдралд юу ч болж байсан бидний дотор орших Есүс дэлхийг аль хэдийнэ ялсан гэдэг үнэн дотроос итгэлтэй байдлыг олж авч мөн итгэлээ хүчрхэгжүүл болно гэсэн байна. За үргэлжлүүлээд 1-р Иохан 5:4-өөс. Бурхнаар сонгогдсон, Бурхнаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. ертөнцийг ялсан ялалт нь бидний итгэл болоо гэсэн байна. Ром 10:17. Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг гэсэн байна. За Яаков 2:14. Ах дүүс минь хэрв хүн надад итгэл бий гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Итгэл нь түүнийг аварч чадна гэж юу гэсэн байна. Амен. Тэгээд өнөөдрийн бурхны үг та бүхэнтэй ярих болтугай. Тэгээд бурхан ивэг та бүхнийг